Сайн байцгаана уу? Манлаа огш нь байна. Desktop эсвэл laptop дээрээс яаж аккаунт руу орох вэ гэдгийг үзүүлье. За энэ чи ixl.com гэж бичиж ороод вебсайт руугаа оронгуудаа username дээрээ энэ дараа нь password-а хийгээд sign in дарна. Анх удаа логин хийгээд ингээд өөрийнхөө хаягаар орж байгаа аккаунт руугаа орж байгаа сурагчид бол десктоп юм уу эсвэл компьютерийн лаптопын скрин ингэж харагданаа. Энэ чинээс хамгийн анх удаа орж үзэж байгаа хүн бол хамгийн эхлээд энэ Discover your math and ELA levels гэсэн төвшин тогтоох шалгалтын энэ хэсэг рүү орох хэрэгтэй. Дараагийн хэсэг дээр төвшин тогтоолтод болсон өөрийнх нь төвшин тогтоолсныхоо дараа болохоор зэрэг багшаас нь эсвэл миний зүгээс хүсэх юм бол өөрсдөө чинь сургалтын төлөвлөгөө гаргаад ингээд өгнө хөтөлбөр. За дараа нь өнгөрсөн 7 хоногт эсвэл өчигдөр хамгийн сүүлд ажиллаж байсан ур чадварууд дасгал ажлууд нь юу вэ гэдэг нь энэ гараад ирнэ. Хэрвээ англи хэлтэй болон математиктай цуг ийм аккаунт авсан бол хичээлүүдийнхээ хооронд сольж болно. За математик руу ороод үзье. Ингээд өөрийнхөө хүссэн ангийн төвшнөөр өөрийнхөө хүссэн дасгал ажлуудыг хийгээд явж болно.